Хим 800 эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлж байгаа сурагт зориулсан уусмалдах ионы тэнцвэр бүлэгсүүдийн бодол тайлбар, зарим бодлогыг бодож тайлбарлая. За 651-р даатгавар дөрвөн савнд дараах бодисууд дагуулгадаж байваа тэдгээрийн аль нь цахилгаан дамжуулахгүй вэ гэсэн асуултаа. За тэгэхээр бид нэр 10 дугаар ангид одоо бүх бодисуудыг химийн бодисыг усан уусмалд яа үсгэн одоо дисаслагдах буюу одоо уусмал болон хайлмал байдалтай цахилгаан дамжуулах одоо шин чанараар нь электролит электролит биш бодис гэж ингэж хоёр ангилсан. За тэгэхээр ер нь бол электролит бодисын хувьд бол хүчлийн уусмал за тэгээд давсны уусмал болон хайлмал тэгээ хайлмал за дараа нь суурийн уусмал тэгээ хайлмал за суурийн оксидын хайлмал бас байж болно. За суурийн оксидын уусмал бол мэдээж суурийн уусмал гэсэн үг тийм. Суурийн оксидын хайлмал. За тэгээд ерөнхийдөө яг зүгээр одоо нэрмлээс бусад ус гэж байгаа юм л да. Нэрмлээс бусад ус. Тэгэхээр одоо байгалийн ус, цэвэр ус энэ төр бүгд орох нь шүү дээ, тийм ээ. Яг тэгвэл энэ нэрмлээс бусад ус нөгөө агуулж байгаа учраас ионууд агуулж байгаа учраас электролит бодис болоо явчихж байгаа. За электролит бодис гэдэг бол уусмал болон хайлмал байдалтай ион үсгэнд дисаслагдах буюу ион үсгэн задраад улмаар тэр үүссэн ионууд нь цахилгаан дамжуулахыг үүсгэж байгаа. За дараа нь бид нэр электролит бодисоо одоо хоёр ангилсан. Хүчтэй болон сул электролит. За мэдээж энд ороогүй бодисууд бол бүгд яах нь электролит биш бодис юм а гэж ойлгож болно. За дараа нь бид нар бодисуудаа электролиттэйгээ хүчтэй болон сул гэж ангилсан. За электролит бодисууд бол ион болон задрах чадвараараа ялгаатай байдаг. Тийм болохоор л бид нар хүчтэй болон сул гэж ангилж байгаа. За сул электролитийн биччихээр хүчтэй электролитийн биччихээ тэгэхээр үлдсэн нь мэдээж сул гэсэн үг тий. За тэгвэл хүчтэй электролит буюу усан уусмалдаа маш сайн ион болон задардаг электролит нөхцөл гэсэн. Хүчтэй электролит гэдэг нь усан уусмалдаа маш сайн ион болон задардаг гэсэн. За эндээс мэдээж хүчлүүд дотроос бол одоо зарим эрдэс хүчил гэж байгаа юм тий. Зарим эрдэс хүчил бол зарим эрдэсийн хүчил гэж байгаа юм тий. Зарим эрдэсийн хүчил нь бол хүчтэй байна. За энэ дотор бол бидний хамгийн түгээмэл хэрэглэдэг H холоор HNO3 H2SO4 за тэгээд H бром H йод за гэх мэтлэн одоо иймэрхүү хүчлүүд бол хүчтэй хүчил байна гэсэн үг. За сул нь гэхээр одоо H2CO3 H3PO4 HNO2 за тэгэл H фтор за тэгээ H холоороо 2 H холоороо 3 H холоороо 4 гэдэг ингээд бусад ихэнх хүчлүүд нь бол хүчтэй хүчил болоо явчихж байгаа гэсэн. За давснаас болохоор ингэж байгаа. Давсны хувьд болохоор ямар давс нь хүчтэй байх юм бэ гэхээр усан дуустдаг. За усан дуустдаг давс бол хүчтэй давснууд гэсэн үг. Үл уустдаг нь бол буюу одоо бидний мэдгээр нэг тунцснууд бол одоо сул электролит болоо явчихна шүү дээ.
Уусах чанарын өснөгтөн дээр уу өсөхтэй байгаа давснууд бол бүгд одоо хүчтэй электролит гэсэн үг. За, суурь дээр яах юм бэ гэж тий. Суурь дээр бол ер нь ингэдэг 1А 2А бүлгийн металлын үүсгэсэн суурьуд бол хүчтэй. 1А 2А бүлгийн металлын үүсгэсэн суурь. За, буюу энийг бид нар гидроксид гэж бас нэрлэдэг байгаа тий. За, энэ бол одоо хүчтэй электролиттэй байна. Бусад суурьуд буюу бусад гидроксидууд сул электролиттэй орж байгаа. За, тэгэхээр 10 дугаар ангийн сурах хүчигтерээс энийг бас та дэлгэрүүлээд харж болно. За, 651 дэх даалгавар бол дөрвөн савнд дараах hodisууд агуулгаж байна. Тэдгээрээ аль нь цахилгаан дамжуулахгүй вэ гэж байгаа байхгүй юу? За, тэгэхээр цэвэр ус бол дамжуулна. Энэ нэрмэл ус гээг учраас тийм ээ. За, зэсийн сульфатын нунтаг бол дамжуулахгүй. Яагаад гэвэл электролит бодис гэдэг бол уусмал болон хайлмал байдалтай л дамжуулж байгаа. За, зэсийн сульфатын уусмал бол яах нь вэ? Зэсийн сульфат өөрөө уусдаг давс. Тийм учраас зэсийн сульфатын уусмал бол хүчтэй электролиттэй орох нь шүү дээ. Бүр электролиттэй хүчтэй электролиттэй орно гэсэн үг. За, зэсийн сульфатын хайлмал бас яах нь цахилгааныг дамжуулна. Энэ дээр нөгөө давсны уусмал болон хайлмал гэж байгаа. За, тийм учраас цахилгаан дамжуулдаггүй байсан зөвхөн 2 гэсэн үг. За, дараа нь электролитийн цахилгаан дамжуулалт нь уусмалын концентрац буюу жижиг хэсгийн тоо уусгачийн туйлт молекул дистацийн зэргээс хамаардаг зөв үндслийг сонгоно гэж. За, тэгэхээр энэ дээр би диссоциац. За, диссоциацийн одоо тэгштгэл бичиж харуулъя. Диссоциацийн тэгштгэлийг яаж бичдэг юм бэ гэж тий. За, тэгэхээр ерөнхий байдлаар бичих юм бол ингэж. За, давсны хувьд бол ингэ тий металл за М Н гэсэн давс байлаа гэж үү. За, тэгэх юм бол энэ усан уусмалда металл Н регион тэгээд нэмэх нь М регион өсөх нь шүү дээ. За, энэ бол яах нь хүчтэй электролит гэсэн үг. Диссоциац эцсийн хүртэл явж байгаа байхгүй. Гэтэл зарим давсны хувьд яах вэ гэхээр энэ диссоциац нь эргэдэг байна гэсэн. Тэнцвэрийн төлөвт орох нь шүү дээ. За, тэгэхээр зөвхөн уусмалд үүсэж байгаа ионуудын хувьд бол металлын ион хүчлийн үлдэгдлийн сөрөг ион бол үүсэх нь. Гэхдээ энэ хүчтэй электролитийн диссоциацийн процесс нь эцсийн хүртэл явж байхад сул электролитийн диссоциацийн процесс нь эргэдэг байгаа л гэсэн үг. Ингээд энэ бол яах нь ер нь бидний мэддгээр үл уусдаг давс буюу сул электролит гэсэн үг тий. За, суурийн хувьд яах юм гэхээр за, би яхаа металлаар биччихье тий. За, Н дахин гэж. За, суурийн хувьд нь одоо хүчтэй суурьуд нь бол диссоциац нь эцсийн хүртэл явна. За, энэ нь бол хүчтэй суурьуд гэсэн үг. За, тэгвэл сул суурь яах юм бэ гэхээр мөн диссоциацийн процесс нь яах вэ? Эргэдэг байна гэсэн. За, уг нь бол энэ сулуудыг бол суурь давсыг уусмал гэж бичдэг шүү дээ. Ер нь дандаа хатуу гэж бичдэг, нөгөө үл уусдаг байдаг учраас л тэгж бичээд байгаа юм л та. За, ингээд диссоциац нь эргэдэг байна. Уусмалд үүсэх ионууд нь бол мэдээж ионы төрөл нь бол адилхан. Металлын регион, гидроксидын сөрөг ионоо л үүсгэнэ. За, энэ бол сул суурьудаа л ингэж диссоциацд орно. Зөвхөн ялгаатай нь бол хүчтэй электролитний эцсийн хүртэл явж байгаа сул электролитийн диссоциац нь эргэдэг л. За, хүчлийн хувьд жоохон онцлогтой бичиж байгаа. За, тэр нь бол хүчлийн хувьд заавал одоо яах нь устай харилцан үйлчлүүлж бичнэ. Ингээд хүчлийн молекулаас протон
усны молекул шилжээд гидроксидын ион за тэгээд хүчлийн үлдэгдлийн одоо сөрөг ион үүснээр ингэж бичнэ. За энэ эцээ хүртэл явж байгаа учраас энэ мэдээж хүчтэй хүчлийн диссоциацийг илэрхийлж байна. За харин сул хүчлийн диссоциац нь бол мэдээж энэтэй төстэй гэхдээ яах нь иргэдэг байна л гэсэн. Энэ бол сул хүчлүүдийн диссоциац. За диссоциацийн тэгшлэгийг нэг иймэрхүү байдлаар биччихнэ. За дараа нь ер нь ионт нэгдлийн туйлдаа койлон толботой нэгдлүүд усан дуусах шалтгаан бол мэдээж одоо энэ усны молекулын нөлөө шүү дээ. Усны молекулын дундын ус электрон нь O руу туйшраад O дээр сөрөг, H дээр эерэг туйл илэрж байгаа. За ингээд жишээлбэл натрийн хлор гэсэн ийм одоо ионт нэгдэл байлаа гэж төсөөлөхөд за энэ хлорид ионы усны молекул эерэг туйлтай хэсгээр хүрээлнэ. Сөрөг ионы эерэг туйлаараа хүрээлээд за ингээд салгана гэсэн. Энийг гидрацийн ион гэж нэрлэж байгаа. Усны молекулаар хүрээлэгдсэн ийм ионыг. За натрийн ионы нь болохоор усны молекулууд сөрөг туйлтай хэсгээр хүрээлнэ. За ийм харилцан үйлчлэлийн дүнд бол ионт нэгдэл болон туйлтай койлон толботой нэгдлүүд усан дуустгаа гэсэн үг. За ийм хүрээллийг болохоор гидрацийн ион гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ усны ионт нэгдлүүд усан цай устдаг шалтгаан бол усны молекулууд болон ионуудын хоорондох энэ харилцан үйлчлэлийн дунд л усан цай усж байгаа. За энд үүсэж байгаа харилцан үйлчлэлийн хүчийг ерөнхийдөө ион дипол гэж нэрлэдэг. За нэг талаас ион нөгөө талаас яах нь туйлууд оролцоод ингээд таталцж байгаа учраас ион диполын харилцан үйлчлэл гэж нэрлэж байгаа. За тэгэхээр энэ дээр бол 1 болон 2 дугаар алхам нь зөв. За 3 дахь нь би сая хэлсэн зарим электролитүүд эцсийн хүртэл ион болон задарч явах, зарим электролит бодисуудын диссоциацийн процесс нь эргэх байдаг. Тийм учраас альфа гэдэг ойлголт гарч ирж байгаа. Альфа гэдэг бол жижиг энийг хуваах нь том эн. За энийг диссоциацийн зэрэг гэж нэрлэдэг. Бид нар хаашаа тооцоон дээр хэрэглэнэ. Диссоциацийн зэрэг. За энэ бол 100-аар үржүүлсэн ч байдаг, үржүүлээгүй ч байдаг. 100-аар үржүүлэх юм бол мэдээж хувьтай гарна гэсэн үг. За том n нь болохоор анх авсан хэмжээ. Жижиг n нь болохоор ион болон задарсан хэмжээ гэсэн үг. Ион болон задарсан хэмжээ. Тэгэхээр электролит бодисын хувьд ялангуяа сул электролитийн хувьд ион болон задрах чадвар нь ялгаатай байдаг учраас за диссоциацийн зэрэг гэдэг ийм ойлголт гарч ирж байгаа. За ингээд 3 нас зөв. За 4 нь харин диссоциацийн зэрэг бол уусмлын концентрац шууд хамааралтай гэж байна. Тэгэхээр диссоциацийн зэргийг бол олдог томьёо бол ийм томьёо байдаг. Альфа тэнцүү язгуур дор К хуваах нь С гэж байдаг байхгүй. Тэгэхээр альфа бол С-гээс яах нь уран хамаарж байна гэсэн үг. Концентрац бага байх тусам илүү сайн диссоциацд орно гэсэн үг. Яг тэгвэл нөгөө концентрац бага байх тусам бага байна гэдэг нь электролит бодисын одоо молекул болон ионууд бага хэмжээтэй, харин усны молекул хангалттай их хэмжээтэй байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө электролит бодисыг ион болгон задлах буюу хүрээлэх боломжтой усны молекулууд хангалттай байгаа учраас илүү сайн задардгаа гэсэн үг. За ингэхээр зөв хариулт нь бол D гэсэн үг. 1 2 3 нь үнэнтэй. За дараагийн даалгавар нь усан усмалтай хүчтэй иончлогдгүй бодисыг олгож байгаа. За энэ нь болохоор үндсэндээ сул электролитийг олоо л гэж хэлж байгаа. Хүчтэй иончлогдгүй гэдэг нь.
Энэ бол сул электролитийг олоо гэж хэлж байгаа. Сул электролит. За тэгэхээр өгсөн бодисуудаа бичиж HNO3 байна. Барийн SO4 байна. Тэгээ мөнгөний хлорид байна. Калийн гидроксид байна. Кальцийн карбонат байна. Төмөр 3-ын хлорид байна. Тэгээд зэсийн гидроксид байна. За тэгэхээр энэ бол хүчтэй хүчил. За барийн SO4 бол үл уусдаг давс. Үл уусдаг. За мөнгөний хлорид бас үл уусдаг. Үл уусдаг. За калий OH болохоор нөгөө 1А бүлгийн металлын гидроксид. 1А бүлгийн металлын гидроксид. За кальцийн карбонат болохоор үл уусдаг. Феррум хлор 3 болохоор уусдаг. Зэсийн гидроксид болохоор за үл уусдаг. За ингэхээр нөгөө хүчтэй иончлогддоггүй сул электролит гэж байгаа учраас барийн сульфат, мөнгөний хлорид, кальцийн карбонат, тэгээд зэсийн гидроксид гээд энэ дөрв болвол сул электролит гэсэн үг. Тэгэхээр 2 3 5 7 2 3 5 7 гээд C хариун зөв болох нэ. За дараа 0.1 мол цууны хүчил дагуулсан уусмал диссоциацийн зэрэг нь 10% бол уусмал дагуулгадах молекулын тоог олоорой гэж байна. За альфа нь 10% гэдэг нь анх авсан молекулын 10% нь ион болон задарсан гэж. Ион болон задарсан гэсэн үг. За тэгэхээр бид нар түрүүний альфатай томьёогоор бодож олно л доо. Альфа тэнцүү жижиг n-ийг хувахан том n өрчгөн 100% гэдэг. За ингээд альфа нь болохоор 10%. За тэгээд жижиг n олох юм байна. Том n нь болохоор 0.1 мол. За тэгээд өрчгөн 100% гэдэг. Ингээд бодож болно. Эсвэл шууд ингэж болно шүү дээ. 0.1 мол нь 100% бол 10% нь хэд юм бэ гэж. За тэгэхээр энэ бол мэдээж 0.01 мол. Цууны хүчил диссоциацид орсон. Буюу ион болон задарсан гэсэн үг. Диссоциацид орсон. Харин 90% нь буюу 0.09 мол буюу 90% нь тий. Цууны хүчил нь молекул хэлбэрээр байгаа гэсэн үг. За молекул хэлбэрээр байна. Тэгэхээр бид нөгөө уусмал дагуулгадах молекулын тоог олгож байгаа байхгүй. Тэгэхээр яг ингэсэн л байл л да. За ингээд цууны хүчлийнхаа диссоциацийг бичих юм бол сул хүчил учраас мэдээж эргэх процесс байна. За ингээд нэмэх нь H3 ийм л байна гэсэн. Тэгээ энд хэд орсон? 0.1 мол орсон. Энд бас 0.1 мол үүссэн. Энд бас 0.1 мол үүссэн гэж ингэж хэлж болохоор байна. За уусмал дагуулгадах молекулын тоог олгож байгаа учраас за пропорцоор бол ингэнэ. 1 мол цууны хүчил гэдэг бол 600-ыг өрчгөн 10-23 зэрэгт ширхэг тийм ээ. Харин 0.09 мол цууны хүчил гэдэг нь
хэдэн ширхэг молекул байх юм бэ гэд. За ингэ бодчих бол. Нол нол хэсэг хүрчгэн 602. 5.4-ийг хүрчгэн 10-22 ширхэг гэд. За ингээд зөв хариу Е гэсэн. Уусмал дагуулгадах молекулын тоо тий 90% нь уусмал молекул хэлбэр 10% нь явн болон задарсан байна гэсэн. За дараагийн даалгавар нь өгөгдсөн хүчил тос бүрийн электролит диссоциацийн тогтмолын утгыг үндэслэн хүчлэг шин чанар буурах дарааллаар байрлуулсан игнэг сонгоно гэж. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ зүгээр дурын хүчлийн хувьд тийм ээ. Диссоциацийн тэгштгэл бичээд үзэх юм бол за А сөрөг нэмэх нь H3O2 болж байгаа байхгүй. За ингээд энэ дээр бид нар K А буюу одоо хүчлийн диссоциацийн тогтмол нь уусмалд байгаа хүчлийн үлдэгдлийн концентрацийг үржих нь гидроксоны ионы концентрац хуваах нь уусмалд байгаа H-ийн концентрац гэж ингэж бичигдэнэ. Тэгэхээр эндээс бид нар юг харах вэ гэхээр K болвол гидроксоны ионы концентрац та. За K нь H3O2-ийн концентрацтай шууд хамааралтай. Шууд хамааралтай гэдгийг харж олно. Өөрөөр хэлбэл K их байх тусам илүү хүчлэг байна гэдгийг хэлж болно тий. Яг тэгвэл K чинь тэр хүчлийг тодорхойлж байгаа H3O2 ихтэй шууд хамааралтай байгаа юм чинь хүчлэг байна. За ийм дүгнэлтэнд хүрч болно. Тэгэхээр эндээс хамгийн буурах дарааллаар шин чанар буурах дарааллаар байрлуулна. Тэгэхээр хамгийн хүчтэй хүчил нь 10-ийн 2-ыг үржих нь 10-ийн сөрөг 4 гэдэг бол хамгийн хүчтэй юм байна. Дараа нь 2-ыг үржих нь 10-ийн сөрөг 5 орж ирнэ. За тэгээд 3-ыг үржих нь 10-ийн сөрөг 8 орж ирээд тэгээд 5-ыг үржих нь 10-ийн сөрөг 10 гэсэн ийм дарааллаар. Өөрөөр хэлбэл ийшээ яаж гинэ үү? K-гийн утга ихсэж байгааз утга ихснэ. Тэгэхээр хүчлэг шинж ус яах вэ? Ихсэн гэсэн үг. За тэгэхээр дараалуулах юм бол 3 нь хамгийн хүчтэй юм байна. Дараа нь 4 нь юм байна. Тэгээд 2 нь юм байна. Хамгийн сул хүчлэг нь 1 юм байна. 3 4 2 1 гэхээр C хариу болж таарч тийм ээ. За дараагийн даалгавар нь саяхтай маш төстэй. Гэхдээ зураг нэмээд ороод ирж байгаа. За бид нар эхлээд энэ 3 зургийг ажиглана. 3 зургийг ажиглана. За 3 зургийг ажиглахаар 3 дахь зураг дээр эерэг ион 2, сөрөг ион нь 2 байгаа. Тэгэхээр энэ хамгийн сул хүчил гэсэн үг. Сул хүчил. За дараа нь 2 дахь зураг дээр болохоор эерэг ион нь 3, сөрөг ион нь бас 3. За эхний зураг дээр бол эхний одоо зурагт үзүүлсэн хүчлийн хувьд бол бараг 100% ион болон задарсан байгааз тийм учраас эхнийх нь хамгийн хүчтэй хүчил гэсэн үг. Хамгийн хүчтэй хүчил. Тэгэхээр нэг дугаартай хүчилд харгалзах K бол хамгийн их буюу B гэсэн үг тий 40-тэй. За 2 дугаартай зурагт харгалзах хүчил нь бол дунд зэргийн хүчил гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр А гэсэн үг. 3 дугаартай зурагт харгалзах хүчил бол хамгийн сул хүчил гэсэн үг. Тэгэхээр V гэсэн үг. За дараа нь хүчлүүдэд харьцуулах юм бол ингэж байгаа шүү дээ. HX бол хамгийн хүчтэй. Дараа нь HY,
Тэгээд HZ нь хамгийн сууд гэсэн. За ийм хариуг сонгоно гэсэн үг. BAV гэхдээ XY гэхээр зөв хариу нь D болж байна гэсэн үг. За дараа нь энэ хүчлийн одоо дисцац сул хүчил сул суурь тэгээд үл устгахт авсан дисцац бол тэнцвэр тогтдог байна шүү дээ. Тийм учраас мэдээж одоо тэнцвэрийг шилжүүлж болно. Ли шитлэний зарчим ёсоор. За яг энд бол ли шитлэний зарчим үйлчлэнэ гэсэн үг. За аад нь гэсэн юу? HC сөрөг буюу за энэ шоргоолжны хүчлийн үлдэгдлийн концентрацийг натрийн ионоор талжуулах замаар бууруулна гэж юм тий. Өөрөөр хэлбэл энэний хэмжээг бууруулах нь байна л да. Бүтээгдэхүүний хэмжээг бууруулна. Тэгэхээр тэнцвэр яах нь вэ? Бүтээгдэхүүний хэмжээг бууруулж байгаа учраас тэнцвэр бүтээгдэхүүн үүсгэх чиглэл буюу одоо баруун гар тийш шилжнэ гэсэн үг. За дараа нь болохоор натрийн гидроксид нэмнэ. За натрийн гидроксид нэмэхээр юу болох вэ гэхээр за үндсэндээ уусмалд байгаа цууны хүчил натрийн гидроксидтэй урвалд ороод за ийм одоо саарамгч хурал явах нь л да. За ийм хурал явна. Тэгэхээр нөгөө цууны хүчлийн концентрац буурна гэсэн үг байхгүй юу? Цууны хүчлийн концентрац буураад нөгөө талд нь нөгөө биш шоргоолжны хүчлийн концентрац буураад шоргоолжны хүчлийн үлдэгдлийн концентрац нь ихснэ гэсэн үг л дээ. Тийм учраас тэнцвэр их хойц үүсгэж чиглэл буюу зүүн гар тийш шилжинэ гэсэн үг. Энэ урвалд орж байгаа учраас урвалд орсон. Тэгээ урвалд орсон учраас мэдээж нөгөө ийм тэнцвэрт байгаа шоргоолжны хүчлийн хэмжээ буурчна гэсэн үг. Тэгэхээр тэнцвэр их хойц үүсгэж чиглэл буюу зүүн тийш шилжнэ гэсэн үг. За гуравт нь урвалын холчлог катализатор нэмэхээр мэдээж одоо тэнцвэр бол шилжихгүй. За дөрөвт нь урвалын холимгийг халаана гэж байна. Тэгэхээр энэ урвал болохоор экзотерми урвал юм байна тий. Экзотерми урвал. Тэгэхээр халаахаар эндотерми урвалын зөвхт буюу их хойц үүсгэх чиглэлд буюу тэнцвэр зүүн тийш шилжих юм байна гэдэг. За ингээд хариулчихна. Тэгэхээр ли шитлэний зарчмал үйлчилж байгаа гэсэн үг. Урвалын холцыг халаахаар энэ бүтээгдэхүүн үүсгэх урвал нь экзотерм, их хойц үүсгэх урвал нь эндотерм гэсэн. Тэгэхээр тэнцвэр эндотерм үүсгэж үйлчилж байна гэсэн. За энэтэй холбоотой тооцоо орж ирж байна. 0.1 молыг үрчгэн дециметрийн сөрөг 3 концентрацтай шоргоолжны хүчлийг сул хүчлийн 2% дисцаст ордгоо гэж байна тий. За тэгээд эхний даалгавар нь уусмалт густрагч ионы концентрацийг олоорой гэж. За пропорцоор чи та томьёогоор бодж болно шүү дээ тийм ээ. 0.1 мол за нэг гэж дөө. Молын концентрац учраас шүү том юм гэдэг явчаа. Тэгэхээр энэ нь 100% юм бол 2% нь хэд юм бэ гэж. За инхээр x тэнцүү 2-ыг үржих нь 10-ын сөрөг 4. 2-ыг үржих нь 10-ын сөрөг 4 зэрэгт. Ийм хэмжээтэй шоргоолжны хүчил ион болон задарсан. Ион болон задарсан. За ийм хэмжээтэй шоргоолжны хүчил ион болон задарсан гэсэн үг. Тэгэхээр дисцацийн тэгшдэглээ бичих юм бол улстай харилцаа үйлчлээд сул хүчил учраас органик хүчлүүд бол мэдээж бүгд сул хүчил байж байгаа. За ингээд H32-ыг өснөр бичнэ. Энэ дээр уралд орсон нь болохоор 2-ыг үржих нь 10-ын сөрөг 4. За тэгэхээр энд болохоор 2-ыг үржих нь 10-ын сөрөг 4 үүснэ.
гидроксоны ионы концентрац нь бас 2-ыг үржих нь 10-ын сөрөг 4 үүснэ. Тэгэхээр осмолт устрагч ионы концентрац гэж байгаа учраас Е-г үржих нь 10-ын сөрөг 4 гэсэн учраас энд 2-ыг үржих нь 10-ын сөрөг 4 болж байна гэсэн үг. За ингээд Е хэд байх нь? Е тэнцүү 2. За дараа нь уг диссоциацийн уруудын тэнцвэрийн тогтмолыг олоорой гэж. Тэгэхээр тэнцвэрт байгаа ионуудын хэмжээг ион болон молекулуудын хэмжээг олно. За анх энэ цууны шоргоочны өвчлөл болохоор 0.1 мол. Шоргоочны өвчлөлийн үлдэгдэл нь болохоор тэг гидроксоны ион тэг байсан. За өөрчлөлт нь болохоор шоргоочны өвчлөл нь 2-ыг үржих нь 10-ын сөрөг 4-өөр хорогдсон. Шоргоочны өвчлөлийн үлдэгдэл нь 2-ыг үржих нь 10-ын сөрөг 4-өөр нэмэгдсэн. Гидроксоны ион нь 2-ыг үржих нь 10-ын сөрөг 4-өөр бас яг нэмэгдсэн. За тэгээд тэнцвэрт болохоор чи хэлээ. 0.1-ээс санаа 0.1-ээс санаа. За энэ 0.0098 болтож байгаа юм байна. За шоргоочны өвчлөлийн үлдэгдэл бол 2-ыг үржих нь 10-ын сөрөг 4 хэвээрээ. Гидроксоны ион бас 2-ыг үржих нь 10-ын сөрөг 4 хэвээрээ байна гэсэн. За ингээд тэнцвэрт байгаа концентрацуудаа олцсон учраас энийгээ орлуулад бичгээр К буюу шоргоочны өвчлөлийн диссоциацийн урвалын тэнцвэрийн тогтмол гарч ирнэ гэсэн үг л дээ. За нэг үржих нь H3O2-гийн концентрац баах нь уусмалт үлдсэн шоргоочны өвчлөлийн концентрац гэсэн үг. Тэгэхээр 2-ыг үржих нь 10-ын сөрөг 4, үржих нь 2-ыг үржих нь 10-ын сөрөг 4, баах нь тэг 98 гэсэн. За ингэж бодно. 4-ыг үржих нь сөрөг 8 болоод за 408-ыг үржих нь 10-ын сөрөг 6 болох юм байна. За тэгэхээр F үржих нь 10-ын сөрөг G юм байна л да. Тэгэхээр F нь 4, G нь 6 гэсэн үг. 2-2-4, 14-ийг 14 гэхээр 19 сөрөг 8. За ингээд энэ даалгавар болж байгаа юм байна. За дараагийн даалгавар бол нэлээд нийлмэл даалгавар байгаа. Диссоциацийг одоо нэлээд сайн ойлгосон хүмүүс бодно гэсэн үг энэ даалгаврыг. 600 даалгавар уулын тэнцвэр бодлого усан уулдах яон тэнцвэрийн бол. За нэтвэр төч ингээд дислэг баазар тох босмол бом болон мадраагүй аашлын молекул диссоц үүсэн аашаа сөрөг нод оршиж байна. Тэ усмал ёо болон мадраагүй аашаа за диссоцаар үүсэн аашаа эрг тэгд аас ионод орно гэж. Хүү хүчийн 0.1 молыг контрастал литр уул 6.60-ыг үрж 11 шиг жижиг хүүд байваш. За тэгэхээр нэгдүгээр бол мэж за энэ диссоц юм байна. Нэг бол ус хүч тэгэхээр усгаар нь бичээ. За тэгээд энэ тэнцвэр тогсон байна. Тэгэхээр тэр тогтсараа мэдээ усмал тахнаа. Диссоц ороогүй аашаа тэг аашиг тэг аас гэсэн юм жижиг байх нь. Тэгэхээр нийлээд хэдгээр 660-ыг өгөх нь 20 зэрэгчилж байгаа юм. За тэгэхээр энэ хэдэн ойл юм гэдгийг чи тий холимог чи. Холимог ойл юм чи. 660-ыг өгөх нь 20 чихэн нэг ойл 600-ыг өгөх нь 23 гэдэг. Ингээд бол. За тэгэхээр 0.011 мол жижиг хэсэг байгаа юм байна. Холимогт байгаа жижиг хэсгүүд нь. За тэгэхээр нэг иймгээд за ингэж тэгэх юм бол
За ингээс өмнө А даалгавраа хийчих болохоор байх шиг нэ тий. А даалгавар болохоор ингэж анх уусмалд нийт хэдэн молекул байсан бэ гэж асууж байна. Тэгэхээр А шаагийн анхны мойлын концентрац болон А шаагийн анхны мойл хоёр тэнцүү байна. Яг тэгвэл энэ уусмлын эсдгүүн 1 литр байхгүй. Тэнцүү буюу анх 0.1 мойл байсан гэсэн үг. За 0.1 мойл гэдэг нь 602 үрчгэн 10-ын 21 зэрэгт ширхэг аашаа ширхээр бол ийм байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр А нь бол хэд болчих нь вэ? 6 гэд ингээд хариулчихна. За хоёр дахь нь усан уусмалд ион болон дистацлагдсан хүчлийн мойлын тоо. За тэгэхээр одоо энийг бид нар олохын тулд хүснэгт зохиох хэрэгтэй болж байна л да. Нөгөө тэнцвэр дээр хийдэг хүснэгтэй л хийнэ гэсэн үг. За тэгэхээр аашаа байж байгаад юу болсон? А ширэг нэмэх нь А сөрүүлсэн. Тэгэхээр энэ 0.1 байсан, А шин тиг байсан, А сөргөн тиг байсан. Тэгэхээр дистацд орсон хэмжээг нь x орсон гэдээ үзэх юм бол А ширэг нь x үүснэ, А сөрг нь бас x үүснэ. За тэгэхээр өөрчлөлт нь юу болох нь вэ? А шаа нь x-ээр хорогдоод А ширэг нь x-ээр нэмэгдээд А сөрг нь бас x-ээр нэмэгдэнэ. За тэгээд тэнцвэр байгаа нь А шаа нь болохоор 0.1-ээс хань x болно. А ширэг нь болохоор x. За тэгээд А сөрг нь болохоор бас x болно гэсэн. Тэгэхээр нийтдээ хэд болох юм гэхээр 0.1 дээр нэмэх нь x болно гэсэн. Энэ нь хэдтэй тэнцүү юм гэхээр 0.11-тэй тэнцүү тий. Энд чинь нийлээл юу болох юм? Холимог болно шүү дээ. Нийлээл холимог болно. Тэгээд нөгөө 1 литр эсэлхүнтэй уусан учраас мойл болон мойлын концентрац нь адилхан байна гэж хэлээд байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар энийг мойлын концентрац гэж үзэж болно, мойлч гэж үзэж болно. За ингээд эндээс x нь бол 0.001 мойл гарч байгаа гэсэн үг. X. За x гэдэг нь юу юм гэхээр дистацд орсон x бол ион болон задарсан H-гийн хэмжээ ахгүй тий x хэмжээтэй нь ион болон задарна гэж үзсэн. За тэгэхээр бид нар энэ дээр B нь хэд болох вэ гэхээр 1 болж байгаа гэсэн үг. Энэ ион болон задарсан хэмжээ нь 0.1. 0.1 гэдэг бол энэ бол 1-ийг үрчгэн 10-ын эсрэг 3 гэсэн үг байхгүй. За ингээд B1 гэсэн үг. За дараа нь энэ уусмалт хүчлийн дистацийн зэргийг олоорой гэж. За альфаг нь томьёогоор олчих тий. За альфа тэнцүү анх авсан нь 0.1, ион болон задарсан нь 0.1 үрчгэн 100% гэх юм бол 10% нь ион болон задарсан гэсэн үг. Тэгэхээр C болон D нь 1 тэг гэсэн үг. За ингээд дараагийн даалгавраа хийхийн тулд за төрөвчөөс нэрлэгчээ. Тэгвэл дараагийн даалгавар нь батгаагаа явуулчлаа. За эндээс ингээд дугаарлалчээ 1 2 3 хийсэн. Одоо 4 5 6 болсон. За 4 энэ дээр чи за 4-р даалгавар нь болохоор за энэ болохоор 3 юм байна. За мойлын тоогоо олсон нь энэ 2 юм тий. За энэ 1-р даалгавар.
За дөрөвдүгээр даалгавар нь болохоор уусмалт хустрагч ионы концентрацийг олж pH-ийг ол гэж байгаа биз. Тэгэхээр уусмалт хустрагч ионы концентрац нь бол X-тэй тэнцүү буюу 1-ийг үржих нь 10-ын сөрөг 3-тай тэнцүү гэсэн. За эндээс pH гэдэг бол 10 сөрөгтэй логарифм 10-ын сөрөг 3. За ингээд pH нь 3 гэсэн. Тэгэхээр энэ 3 гэсэн. За 5 дугаар даалгавар нь pH-ийг олох юм байна. Тэгэхээр pH дээр pH-ийг нэмсэн нь 14-тэй тэнцүү гэхээр pH нь болохоор 11. За дараагийн даалгавар нь 6 дугаар даалгавар. За 6 дугаар даалгавраа бодохын тулд за бүгдийг нэг арилгачихо. За 6 дугаар даалгавар нь болохоор ингэсэн байна. Хүчлийн диссоциацийн тогтмолыг болоод pK-г олоорой гэж. За энэ хүчлийн диссоциацийн тогтмол гэдэг бол К тэнцүү H нэмэх ионы концентрац, өрчих нь А сөрөг ионы концентрац, хуваах нь H-гийн концентрац. За дээдлийн хоёр бол нөгөө X-тэй тэнцүү байсан шүү дээ. Тэгэхээр энэ нь 10-ын сөрөг 3, дахиад энэ нь 10-ын сөрөг 3 гэсэн. За тэгээд доотлол нь болохоор нөгөө H нь болохоор анх 0.1 байсан. Тэндээс 0.1 диссоциацтарс 10,000-ны олгооч гიშгэллээ. 0.1 диссоциацтарсан гэдэг. За ингэж бодъё. Тэгэхээр энэ хэсэг бол 0.009 гарна гэсэн үг тийм. За дээдл нь 10-ын сөрөг 6 гарна. Доотлол нь 9-ийг үржих нь 10-ын сөрөг 3. За ингээд за К нэг ийм тоо гарч байна. 0.11-ийг үржих нь 10-ын сөрөг 6 нэмэх нь сөрөг 3 болно. Энэ сөрөг 3 чинь нөгөө дээш харахаар эерэг 3 болчих واخгүй. Тэгэхээр тэг 11-ийг үржих нь 10-ын сөрөг 3 гээд за 1.1-ийг үржих нь 10-ын сөрөг 4 гэж үчигдэх юм байна. За ингээд эндээс pK гэдэг бол 10 суурьтай сөрөг логарифм K юм байна. За ингээд сөрөг логарифм 1.1-ийг үржих нь 10-ын сөрөг 4 гээд за яг ингэж бодож болно. Энийг одоо хэлбэрчилж болно. Хэсгийг тооны машин дээр хийхдээ сөрөг 1.1 тэг үржих тэмдэгтэй учраас нэмэх нь сөрөг логарифм 10-ын сөрөг 4 гэж бичиж болно. За тэгэх юм бол энэ хэсгээс 4 гарна гэсэн үг. За тэгээд нэмэх нь гээд за сөрөг логарифм 1.1 гээд таалтаа хачаар за эхний хэсгээс болохоор 0.04 гарч байгаа юм байна. За ингээд энэ бол 3.96 гэсэн юм тоол гарч байгаа юм байна л да. Гэхдээ ер нь бол H нь ойролцоогоор хэд юм бэ? 4 юм байна. Тэгэхээр H дээр бид нөгөө нэг ийм одоо наривчилж гарах боломжгүй учраас энэ хэсгийг бид 1-ийг үржих нь 10-ын
сөрөг дөрвийг авчна гэсэн үг. Тэгэх юм бол ПК-ны илүү халбар бодогдно гэсэн үг. 10 сөрөгтэй л өөрийнх нь 10 сөрөг 4 гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эндээс шууд хэд гарчих нь 4 гарчихна гэсэн үг. Тэгэхээр ийшлэр бол ингээд ойролцоолоод бодсон илүү оновчтой гэсэн үг л дээ. За ингээд энэ бүлэг сэдвийн даалгавартай холбоотой өөр асууж тодруулах зүйл байвал бичлэгийнхаа доор коммент хэсэгтээ бичээрэй.